Одоо яг энэ нэвтрүүлгийн гол зорилго бол үнэхээр зорилтод бүлэг үзэж байгаа гэж би ойлгож байгаа. За тэгээ түрүүнд таны шүүмжлэг бол би үнэхээр хүлээж авч байна. Талан даалтын сан бол үнэхээр хүмүүс мэдгүй байсан. Тэгэнгүүт манай хамт олон бид одоо судалгаа хийлгэж бид хана алдаа гаргасан юм бэ? Яагаад манай сан одоо мэдэхгүй байна? Одоо нийт масс зориулсан ямар нэгэн реклам юм уу, хуулиа ярих юм уу, нөгөө жижиг үг хэрэглэх биш. Сэтгэлийн үгээ ярилцаад ер нь яагаад энэ баялаг бүтээгчид манай дээр орж ирч чаддгүй юм бэ? Орж ирсэнгүүд нь ямар шалтгаанаар ундаг юм бэ? За гэдэг талаар бол би мэдээлэл бол өгөхөд бэлэн байна. Сайн байна уу үзэгчдээ? Баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарыг хэлж байна. Өнөөдрийн дугаараар Зээлийн Батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал иш Алтан чимэг оролцож байна. Цар тахалтай хүнд хэцүү байгаа үед баялаг бүтээгч бидэнд зээл маш чухал байдаг. Тэгээд зээлээ төрөөр батлан даалгах ийм боломжийг олгоцсон байдаг. Энийг манай баялаг бүтээгч сайн мэдгүй улмаас бас боломжуудыг авч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ бүх боломжуудын талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр баялаг бүтээгч нэвтрүүлгийн хамт олон маань Зээлийн Батлан даалтын сан дээр хүрэлцэн ирлээ. Баялаг бүтээгчдийн холбоо одоо мөн энэ зургийн хамт олон өнөөдөр бас энэ манай Батлан даалтын сангийн талаарх мэдээллийг жижиг дунд үүдэр үрсгээ эхлэгч нар баялаг бүтээгч нарт хүргэхээр зориулж ирсэн маш их талархаж байна. За манай Батлан даалтын сан бол одоо 2012 онд хуулиар батлагдсан. 2012 оны 2 сарын 10-ны өдөр манай Зээлийн Батлан даалтын сангийн тухай хууль гэж батлагдсан байдаг. За энэ хууль манайд яг батлагдаад бол яг 10 жил болж байна. Сангийн хувьд бол 2012 оны 11 сарын 6-ны өдөр анхныхаа тамга тэмдэг гэрчлэгийг авч Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад Батлан даалтын талаар үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц ийм байгууллага. Ер нь бол жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжихэд хоёр төрлийн дэмжлэг байдаг. Нэг нь санхүүгийн дэмжлэг, нөгөөх нь санхүүгийн бус дэмжлэг тийм ээ. Тэгэхээр эхний ээлж нь санхүүгийн дэмжлэгээ жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч баялаг бүтээгч авч чадахгүй байгаа. Жидүүгийн санг мэднэ тийм ээ. Жидүүгийн сангаасаа зээлээ авч чаддаггүй байсан, бөөн хилэн болсон. Одоо ингээд Зээлийн Батлан даалтын сан сая 2 их 80 ажлын байрыг дэмжих зээл нь бас авч чадсангүйгээд 90% нь ерөөсөө бараг авч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ зээлээ авч чадахгүй байгаа энэ үндэсний үйлдвэрлэгчид тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэгчийн нэг хуулиараа танахаас төрөөс батлан даалгаа танахаас зээл авах ёстой шүү дээ тий. Тэгэхээр энэ талаараа жоохон мэдээллийг дэлгэрүүлж өнөөдөр хүргахмаар энэ нэвтрүүлгийг бэлтгэж байгаа маа. Тэгэхээр энэ талаас манай нөгөө жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ баялаг бүтээгчд мэдээлэл төлхөө нэг сайхан өгөөтгөж. Бидний үйл ажиллагааны гол зорилго маань зээл хүсэж байгаа хүнд одоо тухайлбал тухайн одоо орлого эргэн төлөх чадвар нь тэр хүн бол 500 сая авах боломжтой байтал түүнд байгаа өмч хөрөнгө нь 300 саяын зээл авахд таарад байдаг. Инхээр чи нөгөө үндсний 40% батлан даалт хэрэг болно доо. Тэр үед нь бид энэ хүний үнэхээр төсөл нь амжилттай юм байна. Энэ хүний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь цаашид бол борлуулагдах одоо боломж сайн харагдчихэв. Тийм учраас бид зээл авахт нь батлан даая гэж гаргадаг юм байна. Гэтэл үүнийг манай одоо зээл хүсэж байгаа хүмүүс маань ойлгохдоо эрсдлийн сан шиг одоо амнуураад идэг юм тохиолдол. Хүн болгонд одоо ерөөсөө Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгч нарт ганцхан тулгардаг, банкн дээр очсон ч тулгардаг тий маш олон газар очиж ингээд тулгардаг ганцхан асуудал бол үйл хөдлөх хөрөнгө, барьцаа хөрөнгөний дутагдал гэсэн үг байдаг. Тийм учраас Батлан даалтын сангийн яг өөрийнх нь өнөөдрийг хүртэл авч явж байгаа энэ одоо үг бол та барьцаа хөрөнгөний дутагдaltaй бол Батлан даалтын сан тандараа гэсэн энэ үг айгүйх ингээд нөгөө сигнал гэдэг юм уу те өгсөн. Зээлийн Батлан даалтын сан 10 жилийн хугацаанд яг хоо нийт одоо жижиг дунд үйлдвэр хэрэгсчдийн тоонд харьцуулахад бол маш бага тоо. Гэхдээ өнөөдөр бас энэ сангийн хувьд бол одоо бид 1100 гаруй аж ахуйн нэгжид бол батлан даалт гаргасан байдгийн. Тэгэхээр зээлүүдийг ямар хэлбэрээр авдаг вэ гэхээр үндсэн батлан даалт, за Азийн хөгжлийн банкны төслийн зээл, сая ажлын байрыг дэмжих зээл, банк ба санхүүгийн зээл гэсэн ийм дөрвөн хэлбэрээр бол манай зээл хүсэгч нар л авдгийн. Мэдээж энэ зээлийг бид нар авахд мэдээж жижиг дунд үйлдвэрлэлд тохиолддог хамгийн чухал нэг проблем бол одоо барьцаа хөрөнгөний асуудал байдаг. Энэ барьцаа хөрөнгийг бол бид нар 45% одоо Батлан даалтын сангийн одоо тэр
тавигдсан тэр шалгуур үзүүлэлтийн дагуу энэ 2 удаагийн зээлүүд хоёуланд нь бид нар Батлан даалтын сангаас бид нар Батлан даалтаа авч тухайн зээлийг бид нар энэ үйлдвэрлэлийн өнөөдрийн энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд зарцуулж ирсэн байгаа. За бидний үйл ажиллагаанд гардаг нэг гол бэрхшээл ойлгомжгүй асуудал юу вэ гэхээр харилцагчдаас гаргадаг гомдлуудын хамгийн нээлийнх нь бол зээлийн Батлан даалтын сан жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих ийм зорилгоч үүрэгтэй байгууллагатлаа. За татгал заад байна, буцааж байна. За арилжааны банкнаас Батлан даалтын санд үйлчлэлийг явуулахгүй байна гэх гомдлууд нэлээд байдаг. За нэг талаасаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих ийм зорилго чиглэлтэй боловч нөгөө талдаа мөн тодорхой эрсдлийг тодорхой төвшөнд барьж эрсдлийг хязгаарлаж байж за бусад боломжтой гэж үзсэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих ийм хоёр туйл дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм аа. Батлан даалтын сан бол айгүй хэцүү газар аа. Батлан даалтын сангаар явсан зээл 3 4 5 сар болоод бүтдэггүй маа. Ингээд цаг болж ирсэн бол зүгээр одоо банкны хүсэлтэд зээл авцсан амар идэм аа гэдэг. Бид нэг судалгаа хийлгээд авахд бол ийм судалгаанууд гарч ирсэн. За ингээ авилгалын асуудал гэдэг асуудал бол манайд маш ихээр босч ирж байсан. Өөрөөр хэлбэл зээлийн Батлан даалтын сангаар орж зээл авах юм бол 10% өгдөг байдаг. Ингээд бид ер нь одоо үнэхээр яг ийм асуудал байд юм уу гэд манайх авилгатай тэмцэх газарт хандаж манай дээр одоо эрсдлийн шинжилгээ судалгаа хийж өгөөч гэдэг хүсэлтийг бол бид 2020 онд хүсэл тавьж манай дээр бол одоо хөндлөнгийн шинжээч нар ирж манайхыг ер нь ийм асуудал байна уу гэдгийг бол судалж судалгаа гаргаж ирсэн байдгийн. Ингээд бид дараагийн судалгаан дээр болохоор за одоо тэгвэл хаашаа хэнд чиглэж хандах вэ гэдэг сегментүүдэд тодорхойлоод фейс дээр одоо ингээд дөнгөж мэдээ оруулангууд доор нь манайхыг бүтэхгүй газар авилга авдаг газар гэдэг маш олон хүмүүсээс тийм комент үнэхээр ирдэг байсан. Тэр бүх комментуудад одоо манай мэрэгчлэнгүүд хувааж аваад нөгөө хүн руугаа чатаар та боломжтой утасны дугаараа үлдээ гэж бид танд одоо зөвлөгөө өгье гэдэг ингээ манай хүмүүс бүх мэрэгчлэнгүүд нэг маркетинг мэрэгчлэн болсон гэсэн шүү дээ. Тэгээд ямар ч учраас гомдол гарав яав гэдэг ингээ эргэх холбоотой ашиглаад эхлэнгүүд нөгөө хүмүүс маань бараг дийлэнхэн шүү. Ер нь бол би итгэлтэй дийлэнхэн манай сан дээр ер нь бол ирээгүй байдгийн. Зөвхөн банкн дээрээ явж агаад одоо банкаараа судалж агаад тэгээд танд зээл олгох боломжгүй гэж хариу гарангууд Батлан даалтын сангийн зээл бол бүтээгүй маа гэж яригадаад байдаг. Гэтэл нөгөө манай зээлийн Батлан даалтын сан гэдэг чинь хоёрдугаар зэрэгэл одоо хоёрдугаар шатлын байгууллага шүү дээ. Өөрөөр хэлбэл эхлээд банкндаа хандаж шийдвэр гарсны дараагаар зээлийн Батлан даалтын санд ханддаг. Ингэнгүүт хүмүүс болохоор Батлан даалтаа зээл авъя гэд банкнд орчоод судлагдаж явж байгаа танд зээл гарахгүй гингүүд зээлийн Батлан даалтын санд татгалцсан гэж ойлгоод байна. Зээлийн Батлан даалтын сангийн хувьд бол одоо дахин хэлээ хоёрдугаар шатлын байгууллага. Тэгэхээр нөгөө бид банкудад хандаж тийм ээ энэ 200 зээл 300 зээлийг гаргаа гэх ямар ч тийм эрх зүйн үндэслэл байхгүй. Банк өөрөө юу шүү дээ. Ашигын төлөө арилжааны байгууллага учраас түрүүн хэлсэнчлэн барьцаа хөрөнгө хангалттай сайн зээлдэгч нартай хандсан. Бид одоо юу гэдгийг манайх өөрсдөө сонгон шалгуулад өөрсдөө зарлаад явж байвал бас нэг ондоо баг. Гэхдээ манай хуулинд бол их боломж байхгүй. Ер нь бол үүн дээр бас нэг юм ажиглагдсан шүү дээ. Монгол Улсын засгийн газар үнэхээр сайн одоо үнэхээр иргэдэд хүртээмжтэй бас юм төсөлбөрүүдийг гаргаж байгаа нь таатай байна. Бас тэр олон орон ер нь бол тэгж ийм бизнес эрхлэгчнэртээ чиглэсэн бас ийм үйл ажиллагаануудыг бас хэрэгжүүлсэн зарим орн хийгдээгүй шүү дээ. Гэтэл манай орны хувьд бол бас бизнес эрхлэгчдэд дэмжих юм бодлого гаргасан сайшаалтай. Гэхдээ үүнийг нэгэнт хувийн хөвшилтэй буюу арилжааны банктай хамтран явуулж байгаа тохиолдолд бол одоо тухайн олгогдож байгаа зээлийн тэдэн хувь нь аж ахуй нэгжид, тэдэн хувь нь эргэнд аж ахуй нэгжид олгогдож байгаа зээлийн тэдэн хувь нь зээлийн Батлан даалтаас хангаар барьцаа хөрөнгө дутагдaltaа гэд бас ингээд зоогоод өгөх юм бол энэ өөрөө яг манай сан бол хамтарч амжилттай оролцох боломжтой. Тиймгүй болохоор яг нөгөө түрүүний хэлсэнчлэн сайн харилцагч барьцаа хөрөнгө хангалттай хүмүүсээ нэн тэргүүн сонгож гаргасан. За яг энэ үгний цаана дахиад юу хэлэх вэ гэхээр одоо энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа баялаг бүтээгчид маань санхүүгийнхаа асуудлыг л банктай маш сайн харилцагч байгаас чи яг үүний дараагаар одоо Батлан даалтын сан бол үнэхээр нээлттэй байдаг. Гэтэл банкн дээр унчаад байгаа тохиолдол манай руу орж ирдэггүй маа. Хүмүүсийн сэтгэхүйд бол ерөөсөө Батлан даалтын сан л баталгаа гаргахгүй манайх бүтсэнгүү гэж ярьдаг бол манай дээр огт орж ирээгүй унтсан байдаг. За Батлан даалтын сангаас зээл авах гэж байгаа хүмүүст бол би нэг
4-5 юм өөртөө л одоо тохиолдсон тэр зүйлийг нэгдүгээрт нь зээл гэж юу юм бэ? Зээлийн би одоо бүр өөрөө батлан даалтын санд бас өөрөө уцтаж бүр хэлж байгаа, уулзж байгаа хүмүүст ч гэсэн маш олон арга хэмжээндээр бас хэлсэн. Нэгдүгээрт нь бол зээл хүн бол авч болно. Зээлийг хэрхэн хэрэглэх талаар, зээлийн талаар хүмүүсийн сургалтанд хамруулмаар юм билээ. Зээлийг яаж хэрэглэх үү? Зээлээ одоо яаж амжилттай болох уу? Төслөө яг яаж амжилттай болох уу? Тэ яг зорж байгаа тэр зүйлдээ яг зарцуулж ийн үгүй юу? Нэгдүгээрт нь өөрийгөө бас аягуулсан хянах хэрэгтэй юм шиг лээ. Тэр баг хамт олон бол за хоёрдугаарт нь бол бичиг баримтын бүрдэл. Бичиг баримт бол бүрдүүлэлт нь бол маш одоо яг компани чи одоо үйл ажиллагаа явж байгаа яг жигд тэрийг бол маш сайн бүрдүүлэх хэрэгтэй юм билээ. Тэгээ санхүүгийн баримт. За санхүүгийн баримтын дотор бол бүх зүйлээ банкаар дамжуулах хэрэгтэй. Бүх орлогоо гэж одоо ойлгож байна тий. Бүх өөрсдөө орж ирж байгаа орлогыг бол банкаар дамжуулах хэрэгтэй. Санхүүгийн ямар нэгэн тайлан баланс байдаг бол бүгдийг одоо хайлбар хүмүүс яг нэг хар дэвтэр мэтээ одоо л тэрнээсээ илүү энэ бол арай өөр төвшингийн зээл учраас та бүхэн бол санхүүгийн тайлан баланс тэгээд ер нь бол энэ зээл авснараа бол бас нэг өсөндөө санхүүгийн зохион байгуулалтанд орж байгаа дараагийн одоо төлтүүд нь гараад ирждэг график дээр тий. Цуглаан дээр бол гарсан байдгийн. Энэ болохоор одоо манай зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь болохоор яг цэвэр одоо нөгөө мэдлэг мэдээлэл тутмаг байна тийм ээ. Гэтэл яг нөгөө батлан даалтын сан өөртөө ингээд мэдээлэл өгье гэхээр тухайн хүмүүс ерөөсөө ойлгодоггүй. Цуглагчд нь маш бага байдаг. Зээлд шилжээд 30 гаруй жил манай Монгол улс явж байгаа хэдий ч одоо хатуухан шүүмжлэл хэлэхэд манай баялаг бүтээгчид жижиг дунд үйлдвэр үүсгэх эрхлэгчдийн бараг 50-60% шүү. Санхүүгийн сахлах батгүй. Баланс тайлангаа зөв гаргадаггүй. Тийм ээ? Одоо би урд нь ч гэсэн удаа дараа хэлжсэн, бүр форум дээр хүртэл хэлжсэн одоо нөгөө эхнэрийнхээ, нөхрийнхээ, хүүхдийнхээ, дүүгийнхээ дансаар орлогуудаа авдаг. Энэ нь яаж байгаа юм гэхээр татвараас цугтж байгаа юм бэ. Гэтэл эргээд нөгөө банк гэдэг байгууллагч яг тухайн орлогуудыг бол яг нөгөө зээл хүсэж байгаа алтан байд юм уу, тийм ээ? Даваа байд юм уу? Тэдгэр хүмүүсийн нэг бол хоёулаас нэг бол яг аж ахуйн нэгжийн насаар орсон орлогыг чинь цэвэршүүлж тооцдог учраас нөгөө хичнээн тэр хүмүүс борлуулалт сайтай эхнэрийнхээ насаар авсан гэсэн тэрийг нь тооцохгүй л байхгүй юу? Тий. Тэгэхээр нэг иймэрхүү алдаануудаас болоод нөгөө зээлээ авч чаддгүй. Үүнийг шийдэхин тулд бид одоо нийслэлийн жижиг дундын үйлдвэрийн газартай хамтран ажиллах бичиг сонирхолтой бол байгаа. Тэгээд Чимэлтэй дургын нутаг дэвсгэрт байрлах экватор төв дээр нь манайх 2 хүн одоо тэнд зөвлөгөө өгч ажиллана. Мөн 9 дургийн мэрэгчлэлтгүүдийг бас сургаж байна. Ингэхээр нөгөө нэг төрийн яг байгууллагууд хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж эхлээд жижиг дунд үйлдвэр үүсгэхлээр дэмжих боломж нь бүрдээд эхэлнэ. Яг энэ хүрээнд бол одоо жишээлбэл хүнсүд аж ахуй хөнгөлөлтийн яамны жижиг дунд үйлдвэрийн газрынхан бол манайтай бол маш сайн хамтарч ажил аймагуудаар явж хөдөө аж ахуйн газруудтай мэдээлэл хүргэж байна. Үүний үр дүнд бол одоо түрүүчээс нь одоо аймагуудын маань удирдлагууд үнэхээр одоо энэ жижиг дунд үйлдвэр үүсгэх эрхлэгчдийг дэмжихэд бол бид хүртэл хамтын оролцоогоо оролцуулах хэрэгтэй байна. Тийм учраас одоо батлан даалтын сан бол үнэхээр зайлшгүй биднийг түшиглэх байгууллага юм а гэдгийг бол одоо хэд хэдэн аймгийн удирдлагууд бид одоо явж тэр сургалт хийсний үр дүнд бол ойлгосон байдгийн. Тухайлбал одоо хамгийн сая сүүлд одоо бид нар одоо Төв аймаг, Баян хонгор аймагуудтай бол одоо уулзалт хамтын ажиллагааг бол яриад явж байгаа. За ингэхээр нөгөө мэдлэгтэй болсон иргэн яах нь вэ? За санхүү тооцоогоо зөв хөтлөөд гаргаад ирлээ. Эргээд банкн дээр очиход надад одоо энэ жижиг дунд үйлдвэр үүсгэх эрхлэх дэмжих ийм зээл хэрэгтэй байна. Ер нь бол одоо танай банк бол энэ төсөл хөтөлбөр байгууллагатай хамтран ажилладаг юм байна. Би энэ зээлийг сонирхож байна гэдэг хамгийн нацх нь өөрөө ийм мэдлэг мэдээлэлтэй байх ёстой байгаа гэдэг. Олон улсад бол энэ зээлийн батлан даалт гэдэг бол 160-70 жилийн түүхтэй ийм одоо байгууллага, ийм одоо том институцийн хэмжээнд бол хөгжигдсэн байдаг. Тухайлх юм бол манай одоо Солонгос, Японы гэж зүүн өмнөд Азийн орнуудад бол батлан даалт бол нэлээд хөгжсөн байгаа. Тэгэхээр бид нар бол энэ Монгол улсад энэ жижиг дунд үйлдвэр бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд за тэр тусмаа одоо санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд одоо бодит дэмжлэг үзүүлэх шаардлагаар заавал зээлийн батлан даалтын сан батлан даалтын үйл ажиллагаа байх бол заашгүй шаардлагатай байна гэж үзэж
энэ хууль батлагдсны үндсэн дээр бол зээлийн батлан даалтын сан бол үүсгэн байгуулагдсан байгаа. Ер нь бусад улсуудын батлан даалтын тогтолцоог мэд харахаар нэгдүгürt бол засгийн газрынхаа жижигдэн төлөвлөрийг дэмжих бодлогын нэг томоохон одоо хэрэгсэл хөшөөрөг болгож ингээд явж ирчээ. Нөгөө талаасаа бол энэ санхүүжилтийнх нь одоо баталгааг засгийн газар нь бас хариуцж идэг, арилжааны банкуд хамтраад хариуцж идэг ийм бол онцлогтой байгаа. Зээл авахд бол анх бид нар энэ төслийн зээлүүдийг хөөсөлтөөр мэдээч хэрэг хэд хэдэн гол суурь шалтгаанууд үүсэж тэр нь юу гэхээр мэдээч хэрэг одоо төслийн маань одоо үр өгөөж хэрэг те. Үнэхээр одоо шаардлагатай юу гэдгийг бас нотлох энэ асуудлаар өөрөөр хэлбэл яг зээлийн зориулалт маань зарцуулалт маань юунд вэ гэдгээ илүү тодтогсон төсөл бол маань нэлээд сайн өндөр чанартай байх хэрэгтэй байдаг. Энийг бол өөрөөр хэлбэл зээлийн батлан даалтын сангаас ч тэр зээл олгож байгаа байгууллага мөн одоо банкнаас ч гэсэн бас өндөр шалгуур тавьж исэн бидний хувьд. Энийг бол бид нар мэдээж хэрэг бодит зүйл хийж байгаа яг бодит жинхэнэ нөгөө жижиг дунд үйлдвэрлэгч учраас харьцангуй шийдэд гарахад бол хялбар байсан. Тодорхой хугацааны цаг бол нэлээд зарцуулж исэн. Тэгээ төсөл дээр. Тэгэхээр ингээд нэг таахтаа сая дөрвөн үйлчлэгээ байдаг гэж яригдлаа шүү дээ, ярьлаа шүү дээ. Тэр дөрвөн үйлчлэгээс жоохон тодруулаад өгөөч мэдээллээ. За тэгэхээр анх бол 2012 онд үүсгэн байгуулагдаад үндсэн батлан даалт гэж нэрлэгдэж байгаа. За үндсэн батлан даалт. Энэ батлан даалт нь ямар очтой байна? Болохоор одоо тухайн их усвартай банкны одоо JICA-гийн гэдэм үү, жидүүгийн байдаг юм уу тийм ээ? Одоо банк оролцогч талуудын байгууллагуудын өөрсдийнх нь нэрсэн хүртээ одоо гарсан зээлэн дээр манайх батлан даалт батлан даалт тийм. Маань болохоор одоо 13 оноос эхлэн бол үйл ажиллагааны өнөөдөр хүртэл явж байна. Үүн дээр бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 11 банк. За сая шинээр бол одоо 5 банк санхүүгийн байгууллага орж ирсэн байгаа. За тэгэхээр одоо өөрөөр хэлбэл та бизнесийн зээл авч тухайн банкны их усвартай, тухайн банкны хүүтэй зээлэн дээр барьцаа өргөжин дутагдах юм бол манай санд хандаж болно гэсэн. За тэгвэл арилжааны банк дээрээс нь банк ус одорж байгаа юм байна тийм үү? Хүүн бол түрүүний яваад дахиад ямар хүүтэй тэр тухайн банкны хүүн дээр банкны хүүгээр хүүн дээр танах батлан даах юм байна тийм үү? За батлан даах чинь бас нэг хүү авдаг үү лөө? Энэ бол шимтгэл нэг л удаа авна. Шимтгэл нэг л удаа нэг хүү авна тий? Тий, нэг хүү. Зөв. За энэ бол нэгдэх юм байна. За хоёр дахь үйлчлэгээ. За хоёр дахь үйлчлэгийг бол манайх 2017 оноос эхлээд хэрэгжүүлсэн. Энэ бол Азийн хөгжлийн банкны МОН 338 гэдэг төсөл байгаа. Энэ маань зээлийн батлан даалтын санг одоо бэхжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл гэж нэрлэгдэж байгаа. Энэ маань болохоор Азийн хөгжлийн банкнаас манай зээлийн батлан даалтын санд хөрөнгө оруулалт оруулж, за энэхүү мөнгийг бид бол одоо банкуд дээр байршуулж одоо зээлдэгч нарынхаа баталгааг хангаж өгч байгаа. Үүн дээр одоо урд нь бол эн чинь 12-аас 15% хүүтэй байсан шүү дээ. Тэгээ бид сая бол одоо хүүгээ 888-аас 1234% хүүтэй болгож буруулсан байгаа. Нэг цар тахалтай үедээ холбогдуулсан уу те? Ер нь тийм. Тэгээд ч одоо нөгөө Монгол банкны бодлогын хүү буурж мөн одоо банкуудын маань өөрийнх нь зээлийн хүү буураад эхлэхээр мөн репо гэдэг зээл гарч ирлээ. 3% хүүтэй зээл гарч ирлээ. Тэгэхээр ч одоо манай сангийн өрсөлдөх чадвар байх болох юм байна. Тэгээд тэрнтэй холбогдоод бууцсан юм байна те. Одоо Азийн хөгжлийн банк арилжааны оролцогч талын банкудтайгаа зөвшөлтөл төрсний үр дүнд бол одоо ямар ч байсан манай Азийн хөгжлийн банкны төслийн зээл маань ийм хүүтэй болсон. Ингэснээрээ бас мөн энэ хүү маань болохоор 1 тэрбум төгрөгийн зээлэнд 420 сая төгрөгийн батлан даалт гаргадаг гэсэн. Ер нь бол одоо та бол ялангуяа энэ олон аж ахуйн нэгжүүдтэй харьцаж байгаа. Өнөөдөр яг тэр бом дээр үйлдвэр босох уу? Тийм ээ? Хөрөнгө оруулалтын зээл болох уу? Ер нь хамгийн багадаа гэхэд одоо үйлдвэр барьж байгаа газарт 1.5-аас 2.5 тэрбумыг бид нар авч иж үйлдвэр босгож байна. Тийм учраас танаа одоо бас энэ зээл ингээд бас хоёрын хооронд байна гэдэг саналуд бол ирж исэн. Ингээд бид бол одоо зээлийнхаа үнийн дүнг бол 2 тэрбум, үнийн 60% буюу тэрбум 200-д нь батлан даалт гаргах. Ийм ажлын хэсгийг эхлүүлээд амжилттайгаар хилцэлд хүрч одоо банкуд болон Азийн хөгжлийн банкнаар хүүгээ боруулж байна. За өнөөдөр хоёулаа хаашаа явах вүлээ? Танахаас зээл авсан зарим газрууд руу ороод гарвал зүгээр байна.
Тэ. 2018 онд Дасын хөгжлийн банкны төслийн зээлээр одоо үйлдвэр өргөтгсөн. Тухайн үедээ бол одоо 12 хүний ажлын байрыг хадгалаад нэмээд бол одоо 4 хүнийг тухайн үедээ бол нэмэгдүүлнэ гэсэн бодож өнөөдөр үнэхээр одоо өргөжөөд олон ч хүнийг ажлын байраар хангаж байгаа. MGL гэдэг хэвлэлийн компани. Хэвлэлийн компанид очих юм байна те. Миний хувьд хэлэхэд нэг ийм их сайн тал ажиглагдсан. Манай нэвтрүүлэгт орсон хүмүүс зээл авсан ч хүмүүс байсан, аваагүй ч хүмүүс байсан. Тэгэхээр зээл аваагүй мөртлөө ингэж үйлдвэр ажиллаж байна. Тэжнээ хүнийг ажлын байраар хангаж байна гэдэг юм яриад яваад байгаа хүмүүсийг та нар ягаад зээл болохгүй байгаа юм бэ гэд Монгол банк сангийн яам дээр нөгөө бичлэгүүдийг үзүүлээд банкуудыг шахчихсан гэж байгаа. Тэгэд манад орсон зээл нөгөө баялаг бүтээгчид бол ихэнх нь зээл авсан. Яг нэг хэлэхэд тийм болохоор бас нөгөө нэвтрүүлэгт ороод өөрсдөө зоригтой танилцуулаад хийж бүтээж байгаа юм харуулж явахар чинь бас дэмжигдчих байна тийм нөгөө талаар тий. Баа нөгөө аж ахуйн нэгжид маань яг нөгөө өөрсдөө нэг талаас яг ойлгох хэрэгтэй гэдгийг бас манай баялаг бүтээгч нэвтрүүлэг маань гаргаж өгсөн байна. Нөгөө талдаа нөгөө аж ахуйн нэгжид маань одоо төр захиргааны байгууллага болон банкндаа бас өөрсдөө ойлгуулж чадаагүй нэг төр зураг харагдаад. Тэгэхээр ингэж ойлгуулж чадахгүй байгаа нь хэр их байгаа вэ тий. Одоо үнэхээр бас танай энэ сайхан нэвтрүүлэгт ороод өөрийгөө ойлгуулад зээл авч чадсан гэдэг бол бас сайхан байна. Тэгээ бусад авч чадахгүй байгаа хүмүүс ч гэсэн энэ нэвтрүүлгээр дамжаад маш их мэдээлэл авж байгаа. Зээлийн мэдээлэл, бизнесийн мэдээлэл, зээл аваад жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эхлэж байгаа залуучууд, эмэгтэйчүүд ингээд маш олон төрлийн мэдээллийг нэг нэвтрүүлгээр дамжуулж хүргэдэг ийм сайн талтай байгаа юм л да. Тэгэхээр хүмүүс маань зургтаа үзэнгээд мэдээлэл авчаад байна. Ягаад гэвэл зав гаргаж гадар очиж сургалтын сууж амжихгүй хүмүүс байна, боломжгүй хүмүүс байна тий. Тэгээд янз янзын хүмүүс бол одоо нөгөө телевизийнхаа цэгцэл ихсээр мэдээлэл аваад ингээд яваад байгаа бас нэг цоошин боломжийг манай нэвтрүүлэг нээж өгсөн тийм сайн талтай л да. Нэгжүүд маань яагаад одоо ингээд зээлийн шалгуур үзүүлэлтэд орохоосоо өмнө ундаг вэ? За манайх шалгаад зээлийн хорооны хурлаар ороод ундаг вэ гэдэг энэ хоёр асуудлыг бас тодтогч хэлэх нь зөв бах. Өнөөдөр ингээд манай дээр ирчээд судлахгүйгээ татгалздаг тохиолдол байдаг. За энэ яг ямар тохиолдол вэ гэхээр хөвчлэн Азийн хөгжлийн банкны төслийн зээлийн холт гэж татгалздаг байна. Азийн хөгжлийн банк бол цаанаасаа олон улсад одоо хэрэгжиж байгаа төсөл шүү дээ. Яг нэг нэгдсэн нэг ерөнхий гэрээний дагуу явж байгаа. Тэгэнгүүт энэ маань болохоор барьцаа хөрөнгийн дутагдaltaй бол сүүлийн 6 сарын дотор муу зээлийн төв үүсгэх байх хэрэгтэй. За энэ бол одоо яг нэг үндсэн зүйл. Дээрээс нь санхүүжүүлэхийг хориглосон заалт гэдэг нэг хэд хэдэн заалт байдаг юм. За тэр заалтууд нь одоо тухайлбал том компани, корпорац, охин компани байх. Архины үйлдвэрлэл, тамхины үйлдвэрлэл, банк бус гэдэг юм. Банк бус, ломбард тийм ээ. За байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үс. За тэгээд дээрэс нь барилга болон уул уурхай дэд бүтцийн ийм чиглэлийн компаниудыг санхүүжүүлэхийг хориглоно гэж заачдаг юм. За ингээ үйлдвэр маань бас амжилттай сайхан санхүүжилтээ аваад өргөжөөд 18 оноос хойш гэр чинь тий 4 жил гарan болж байна. Тэгээ өнөөдөр бас энэ байгууллага маань ингээд өргөжөөд явж байгаа бол таатай байдаг. Өөрөөр хэлбэл манайхаас зээл аваад ингээд өргөцсөн ийм байна гэдэг бол үнэхээр сэтгэл хангалуун байна. Одоо эн чинь анх ингээд үүсгэн манай зээл авах үед чинь нэг л машинтай байсан гэдэг байхгүй юу? Банкд та бүхэн одоо тэр нэг хуучны зургууд нь бол харагдаж байгаа бах. Тий. Тэгвэл одоо ингээд ийм сайхан үйлдвэртэй болсон. Тэр үед чинь нэг 10 гаруй ажилтнтай гэжсэн. Одоо эн чинь 20 гаруй бараг 30-аад ажилтнтай болсон гэхээр чинь бас л сайхан өргөжсөн болох чинь. Өнөөдөр бас ингээд нэг бид бүгдийн санхүүгийн дэмжлэг маань өнөөдөр ийм сайхан болох юм бол үнэхээр хангалттай байна. За сайн байна. Өөрийгөө тушаал хэлцээж байна. Заасан байна. За би Монгол дизайн компани захирал Арим болдог хүн байна. Хэдэн онд байгуулагдсан? Компани бол 2003 онд байгуулагдсан байдаг. Тэгээд бид нар
2018 он хүртэл бол өөрсдийн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийгээ явж байсан. 2018 оноос Батандаалтын сангийн одоо энэ дээдийн шоум гарч ирснээр бидэрт бол маш их ашигтайгаар нөлөөж тухайн үед хийгдчихсэн хавд хөрөнгөөс илүү хөрөнгө оруулалт авснараа одоо энэ та бүхний харж байгаа шиг энэ үүдгийн хавд хөрөнгөд бодож авч өнөөдрийг хүрэхэд бас нэлээд олон харьцаж компаниудаа болсон. Шинэ чадал болоод чанарын хувьд нэг дахин их хэсэж одоо чанараа ахиулсан юм мөрдөөтэй нэг ажил үйлдвэрлэл бүтээж. Зээлээ зориултын дагуу зарцуулаад бизнесийн өргөжүүд явж байгаа аж ахуйн нэгжүүд маш олон байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өсөн дэвжиж байгаа байдлыг хараад сангийн үйл ажиллагаа болон сангийн хамт олонныхоо энэ хичээл зүтгэлээр маш их бахархаж баярлаж явдаг. Гэсэн хэдий ч нөгөө талдаа зээлээ одоо зориултын дагуу зарцуулаагүй өөр бусад шалтгааны улмаас зээл нь эрсдэлд орсон аж ахуйн нэгжүүд бас байна. Энэ тохиолдолд бол одоо Батандаалтын сан банкны өмнө Батандаалтын үүргэн гүйцэтгэх шаардлага тулгардаг. Ингээ Батандаалтын үүргэн гүйцэтгсэний дараа зээлдэгчээс энэ үр төлбөрийг цуглуулах ажил хийдэг байгаа. Эндээс дүгнээд үзэхээр нэг талаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, нөгөө талаас сангаа аль болох эрсдэлгүй байлгах энэ бүхний одоо тэнцвэрийг хадгалж ажиллах нь одоо сангийн бидний ажлын одоо онцлог байгаа юм аа. Зарим жижиг дунд үйлдвэрлэлийн одоо орж ирж байгаа хүссэн зээл нь Батандаалтын хорооны хурлаараа татгалзагдах хавь байдаг. Тэрийг одоо манай хорооныхан өөрсдөө нэмэлт шаардлага одоо өгдөг. Тэрний үндсэн дээр манай үйлдвэрлэгчид маань өөрсдөө тэр алдаа дутагдлаа зааж тодорхой хугацааны дараа дахин орж ирэх боломжтой байдаг. За Монгол Улсын засгийн газраас ер нь бол бас жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор төрийн банкыг бас одоо жидүүгийн банк болгож хаар төлөвлөж байна. Тэгээд нэг их 80 төгрөг. Тийм. Тэгээд яг энэ үйл ажиллагаа одоо энэ засгийн газрын цогц одоо төлөвлөгөөний дотор бол одоо нэг их 80-ыг бол одоо гаргахад шинэ сэргэлтийн бодлогонд нь орцсон явж байгаа тийм. Гаргахад бол энэ боломжтой. Манай хувьд бол одоо яг энэ банкудтайгаа сайхан зээлдэгч нарынхаа төлөө хамтран одоо өдөрлөг сургалтыг зохион байгуулахаар одоо 2022 оны төлөвлөгөөндөө бол зоосон байна. Одоо тэр хуулиараа иргэд хасагчаад байгаа шүү дээ тийм ээ. Иргэд орж ирэх боломж хэр байгаа вэ? Энэ бол яг манай нөгөө Батандаалтын сангийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар орох боломжтой. За бид бол одоо яг энэ асуудал дээр бол ажиллаж байна. Босож оруулах гэх тийм ээ. Босож оруулах гад. Өөрөөр хэлбэл бас эн чинь зөвхөн манай судалгаагаар гэхэд манай нийт зээлдэгчдийн тухайн үед бол 47% нь иргэн байсан. Өөх тийм байж. Тэгэхээр манайхан ер нь бол одоо хуваарай хөдөлмөр эрхэлж байгаа иргэн буюу баялаг бүтээгч нартай аж ахуйн хэлбэрээр явж байгаа компани хэлбэртэй бас баялаг бүтээгч нартай аль бидэнд нэн тэнцүү бол үйлчлэхийг зорж байна. Ер нь манай монголчууд биш л дээ дэлхийн нийтэд тэр чигтээ өрхөн үйлдвэрлэгч нар их нийцэлдэм шиг байлаа. Тэгээд дараад нь бичил бизнес эрхлэгч нар тэгээд жижиг дунд тэгээд том аж ахуйн гэж гэдэг хөгжлийнхаа замаар явдаг. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая. За манай баялаг бүтээгчдэд санхүүгийн дэмжлэг маш чухал байдаг. Тэгээд өнөөдөр энэ сэдвээр зав гаргаж бидэртэй ярилцсанд танд их баярлалаа. За та бүхэн харин үнэхээр бас манай энэ Монгол Улсын засгийн газраас одоо хэрэгжүүлж буй энэ хүү зээлийн Батандаалтын сангийн талаар одоо баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэр эрхлэгч нар дээр манай сан бас ингээ хүрж байгааг бас манай сангийн хамт олонны зүйлс үнэхээр талархалтай байна. За тэгээд та бүхний энэ сайхан одоо соён гэрүүлэх олон нийтэд мэдээлэл хүргэх ажилд нь сайн сайхныг хүсье. Өнөөдрийн энэхүү нэвтрүүлгийг үзээд бас өөрсдийнхөө мэддгүү нэгэн хэсгээс манай зээлийн Батандаалтын сангийн талаарх мэдээллийг зөвөр эргээр хүлээн авч манайхыг зорин одоо банкар дамжуулсан зээлэндээ Батандаалт гаргуулахыг бол одоо нийт баялаг бүтээгч нартай хүсье. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.